За сайн байцгаана уу жүжигчин Сүмэд төрж байна. За тэгэхээр миний хувьд бол одоо өөрийнхөө хүүгийн цэцэрлэг рүү одоо орж сургасан байгаа. За тэгээд одоо яагаад анх сонгосон бэ гэхлээр мэдээж бол эхнэр битээр бол мэдээж ингэж Монголд айгүй олон цэцэрлэгийг одоо ингэж хайсан. За тэгээд хайсны эцэст бол энэ цэцэрлэгийг яагаад сонгосон гэсэн чинь одоо хүүхдийг яг энэ багаас нь энэ спортоор ингэж айгүй хүмүүжүүлэх нь өөрөө айгүй том давуу тал байдаг гэдэг би өөрийнхөө бие дээр одоо үзчихсэн. Манай багаас аав манаас наваа спортоор хичээлдэг байсан. Гэтэ одоо нав баг ах үед бол одоо ийм цэцэрлэг байсангүй. За тэгээд яг ингээл аав ээж минь өөрсдөө хөөх юм цэцэрлэг сургуулийн тархаар нь ингээл цэцэрлэгээс нь аваад дугуулсан секцэнд нь хөргөж өгдөг аюу ажилтай байдаг. Тэгсэн чинь энэ тойрон болохоор одоо энэ спорт урлаг гэдэг зүйлийн нэг дор одоо цэцэрлэг дээр нь ингээд өдөр болгон шийдэд өгчдөг ийм супер цэцэрлэг гараад ирсэн юм байна. За тэгээд энийг ийм учраас нь бас сонгосон байгаа. За тэгээд энэ цэцэрлэгт явснараа манай хүү бол одоо явсан цагаас хойш одоо маш эрс өөрчлөгдөж ерөөсөө одоо ингээ өдөр болгон ингээд спортоор хичээлээдсэн чинь биеийн чангараад моос дундаг болоод хоёр гар дээрээ тогтдог болоод одоо ингээ 4 настай хүүхд төрнэ би бүр өөрөө хараад гайхаад одоо баг миний чадахгүй хөдөлгөөн төрөөхүүдийг манай хүүхд хийгээд байгаад нь бол би асар сэтгэл хангалуун байгаа. За тэгээд хүнтэй харилцаа тэр бие даасна гэж юусэн амар мундаг болцсон. Тийм болохоор энэ цэцэрлэгт явснаар маш их баяртай байна. За тэгээд хэдүүлээ бас энэ цэцэрлэгээр ор сонирхцгаая. Спорт өдрлөг нь өнөөдөр одоо болж байгаа юм байна. За тэгээд энд одоо манай хүүгийн нэг супер юм чадаад байгаа. Ур чадварыг одоо энд л заадаг юм байна. Хэдүүлээ орж үзье. За тэгээд би бас айгу сэтгэл догдолж байна. Одоо хүүгээ гой юм үзүүлэх гэж харах байгаа да. За тэгээд айгу баяртай нь орцгоё. За тэгээд энийг бол одоо ер нь бол би ч бараг чадахгүй дээ. Энэ ийм жоохон хүүхдүүд чадна гэдэг чинь энэ цэцэрлэгийн одоо ямар юм хүүхдүүдэд ямар амар өгөөчтэй байгаа гэдэг нь одоо зүгээр харахад илт байна. Тэр бол хүүхдээ эрүүл сарууд өсгөх юм бол Якомины цэцэрлэг бол заавал сонгох зүйтэй шүү гэж хэлмээр байна. Би бүр шоконд орлоо. Ээж одоо бараг юу вэ? Бараг цирк үзчихв яач юу дээ ч та. Хоёр гар дээр тулж явж ирсэн хойшоо моос дунаад буцаж босоод хан дээр ингэж яваад чи 3-4 настай хүүхдүүд гэхэд гайхалтай. Тэгээд одоо том болсон хүмүүс ингэж чадахгүй байхад энэ жоохон хүүхдүүд бол ийм хурдан сурдаг байх нь шүү дээ. Тэр одоо хараа Якомины цэцэрлэгийн гол хөтөлбөр буюу одоо хүүхэд бүр чадна гэдэг одоо гайхамшиг эндээ л байна. За сайн байцгаана хүүхдүүд ээ. Оо ямар мундаг мэдлэг юм бэ. За та хэд юу хийж байгаа? Оо ямар мундаг юм бэ. Ангиа цэвэрлж байгаа юм уу бүгдээрээ? Зөө. За тэгэхээр одоо нөгөө гайхамшиг үргэлжилсээр гэдэг шиг гайхамшиг үргэлжлэн гэдэг шиг одоо сая цэцэрлэгийн гайхамшиг бол харсан бол одоо сургууль дээр нь ороод ирсэн байна. За тэгэхээр одоо эн чинь нэгээс та хэддүгээр ангиу? 5 дугаар ангиу хүүхдүүд. За 5 дугаар 3 юм байна. Тэгэхээр одоо энэ ангиа цэвэрлж байгаагийн онцлог нь энэ болохоор зүгээр хүүхдүүд хичээлээ тараад бид нар багтаа цэвэрлдэг байсан бол энэ бол одоо хичээлийн бас нэг хөтөлбөр болж орж ирж байгаа юм байна. Ямар учиртай вэ гэхээр одоо хүн гэдэг чинь өөрийнхөө байгаа орчиндөө цэвэрхэн хандах, арих чимэгч байх. За тэгээд цэмэг цэгцтэй одоо бие даана гэдгийг одоо ингэж хичээлийн хөтөлбөрт оруулж өгсөн нь өөрөө маш гайхамшигтай зүйл. Хүн одоо ингэж цэмцгэр байхыг сурна гэдэг бол цаашдаа амьдралдаа маш одоо хариуцлагатай хандахын одоо эхлэл болж байгаа учраас одоо энэ бол бас маш мундаг хөтөлбөр байна гэдгийг нь би бол бахархаж байна. За баярлалаа. Одоо наваг бага ахлаа мэдээлэл хичээл дээр ингээд одоо Word дээр үг мөг бичгийг заадаг байсан бол одоо бүр ингээд супер болцсон юм байна. Хүүхдүүд бүр багаасаа код бичээ сурцсан юм байна. Бас гайхалтай болчих. Одоо угаасаа мэдээллийн 90-100 одоо явж байгаа энэ үед бол одоо хамгийн хэрэгтэй хичээл бол энэ л байна. Энэ бүр амар юм болж байна. 3 дугаар ангийн хүүхдүүд энд өөрсдөндөө зориулаад одоо код бичиж тоглоом хийсэн байна. Одоо ингээд төөрдөг байшингийн тоглоом хийж байгаа маань ингээд бүгдээрээ ингээд өөр өөртөөхөө загвараар наваг багтаа ингээд Y8 энтергээ сайтаас хайгаад тоглодог байсан тоглоомыг хүүхдүүд зөөр өөрсдөө ингээд код чид хийгээд тоглодог болсон юм байна. За цаг үе бол үнэхээр өөр болж байгаа юм байна. За тэгэхээр эцэг эхчүүд манаас хүүхдүүдийг ер нь заавал энэ сургуульд явуулах хэрэгтэй юм биш үү? Хүүхдүүд бол үнэхээр сайн юм сурж байгаа юм байна. Гайхалтай боловсрал эзэмшиж байгаа юм байна. Гайхалтай. Сайн байна уу гэж. Сайн байна уу. За хүүхдүүд маань одоо өөрсдийнхээ гараар ингээд нисдэг онгоц бүтээж шít тийм ээ. Тэгээ одоо энийг хийснээр хүүхдүүд ч одоо ингээд уран гартай болох нь шít тийм үү. Энэ одоо хийж байгаа загвар бол энэ мод ашиглаад бид нэр амжилтын баяртаа бэлдээд бас жижиг
95 гэдэг түүхэн онгоцыг хийж байгаамаа. Хийгээд дуусч байгаа өнөөдөр сүүлийн. За энэ юу гэдэг онгоц вэ? Яадаг онгоц вэ? онгоц гэдэг Оросд 1928 онд бүтээгдсэн 1934-36 оноос Монголд нисэж халх голын дайнд оролцож исэн. Чи бүр түүхтэй нь мэдчих юм шүү дээ. Ямар мундаг юм бэ? Зөө. Ямар гоё онгоц хийгээв. За харж ийн хүмүүсээ. Мундаг онгоц хийсэн биш үү? За амжилт хүсье. За сөхөөш. За окей. Энэний дараа хэлбэр эрзэний хөдөлгүүрт чөлөөт нислэгийн загвар хийн. Тэр загвараараа хөдөлмөр цуслан дээр нислэг хийж бас тэмцээн оролдоо хийх юм зорилттой л явж байна да. За. За баярлалаа өгш. За. Окей. За сайн байна уу өгш. Сайн байна уу? За тэгэхээр хүүхдүүд маань одоо зургийн хичээл дээр одоо ямар хөө зургуудыг зурж одоо хичээлийн хөтөлбөрөөр нь яаж явагддаг тухай бас гоё тайлбарж өгөөч. За бид нар зургийн дугуулсан дээр Монгол ахуй өв соёлын голцоо хичээл ордог. Өөртөө эскиз ингэж жижиг цаасан дээр гаргаад одоо энэ 30-40 канаасан дээр томруулаад акриликаар будж байгаа. Тэгэхээр энэ ч одоо баг мэрэгжлийн зураачийн төвшөнд эхэлж явдаг юм шүү дээ. Багшин ч гэсэн энэ зургийг одоо зурхтаа ийм та нар шиг ийм жижигхэн эскиз гаргадаг ингээд томруулдаг. Тэгэхээр та нар бас ийм жижигхэн цаасан дээр ингээд зурчаад ингээд томруулъя шүү. Ингэжээ хэдүүлээ бүтээл хийдэ шүү гэж ингэж тайлбарлаж яг л адилхан нөгөө би бас ийм процессор явж зурдаг. Яг адилхан шүү л гэж юу н харуулж заадаг да. За баярлалаа. Энэ таны зурсан зураг гэсэн үү те? Миний зураг. За багш нар хүртэл одоо ийм мундаг гоё зураг зурсан. Мундаг зураач багш байдаг охин шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо мундаг багшийн шавьяас бол одоо мундаг л хүүхдүүд гахс төрөх багт энэ ангиас бас ирээдүйн гоё мундаг зураач төрөх болов гэж бас бодож байна. За баярлалаа. Ямар мундаг юм бэ? Мундаг хөө шүү дээ. За болор түлхүүр хүү маань одоо өөрөө ингээд юм оньсон түлхүүр гэдэг нэртэй юм номыг ээжтэйг нийлээ хийсэн байна гэж тийм ээ. За одоо болохоор би одоо хүүхдүүдийн уншлагын танхимд орж ирсэн байна. За энэ номын санд болохоор ингээ хүүхдүүд маань ингээд өөрөөсөө ингээд номоо сонгоод уншаа сууж идэг байх нь байна. За тэгэхээр өдөр болгон хүүхдүүдийг одоо өглөөний 8-аас 8:15-ийн хооронд 15 минут бас ингэж өөрсдөө уншиж байгаа номыг өргөжлүүлж унших юм унших дадлыг суулгах юм хичээлийн одоо сургалтын хөтөлбөр явагддаг байх нь. За тэгээд дээрээс нь болохоор мөн одоо энэ сургуульд маань Оксфордын хөтөлбөр явагддаг. За Оксфордын хөтөлбөрт нь болохоор хүүхдүүдийг бас 1000 ном уншуулъя гэсэн тийм одоо хөтөлбөрийн дор хүүхдүүдийг 7 хоног болгоо ингэж нэг өдрийн бүр яг унших өдөр болгож одоо бүр тэрэн дээр нь төвлөрч одоо ажилладаг байх нэ. За тэгэхээр Монгол алдар сургууль маань энэ товшуур хөгжмийг одоо сэргээж одоо хүүхдүүдэд нэгдүгээр ангийн хүүхдүүдэд багаас нь зааж тоглоом сургаж байгаа юм байна. За тэгэхээр энэ хөгжим маань бол бас та бүхэнд бас ингээд одоо сонирхуулахад аим арьсан цартай. За тэгээд одоо малын өлөнгөд зэрэгээр одоо энэ хөгжмийнхаа чавхцыг хийдэг байсан. Энэ бол одоо чавхцас хөгжмийн эцэг гэж яригддаг хөгжим юм байна. Тэгсэн одоо болохоор хүүхдүүдэд бас одоо хэлбэршүүлж одоо амар байх үүднээс энэ хөгжимтэй танилцуулах үүднээс одоо арьсан царайг ингэж өөртөө гараар модон цар болгоод за дээрээс нь хоёр чавхцыг нь болохоор юм сатурган чавхцыгээд за тэгээ хүүхдүүдээ бас тоглоход хэлбэр болгож одоо яг өөртөө гараар ингэж хүүхдүүдэд хэлбэр болгож өгөх нь бас их том онцлог юм байна. Энд чинь бас айгүй тийм онцлог. Тэгээ одоо тэгээд ийм балчир одоо 1-р ангийн хүүхдүүд тоглож яах гэдэг чинь ер нь бол бас их ховор тохиолдол шүү. Монголд бол ер нь бол манайхан болохоор биелгийн дадлага тоглож जैन, дууныхаа аяыг тоглож जैन. Тэгээ Sigma Boy гэдэг дуу тоглож जैन тэ. Өөртөө тэ үздэг юм. Нэг тиймэрхүү байдалтай байна да байд. За баярлалаа. За хүүхдүүдэд хэлбэр болох үүднээс нь Сатурн чавхц хийцэн учраас домбор хөгжмөд бас их төстэй харагдаж магадгүй. Тэгэхээр өөр шүү энэ бол товшуур гэдэг хөгжим шүү. За харин одоо би бол одоо Монголын үндэсний 5 хөгжмийн маань тоглож байгаа анги дээр орж ирсэн байна. За Монгол алдар сургууль маань хүүхдүүдтэй мөн үндэсний маань хөгжмүүдийг бас заан сургадаг байх нэ. За энд бол одоо морин хуур байна, ятг байна, шанз байна, за их хуур байна. За тэгээд ёочин байна тийм ээ. Ингээд 5 хөгжмийг одоо хүүхдүүд манаас тоглож байх нэ. Хүүхдүүдийн гар урлалын хичээл дээр орж ирсэн байна. За энэ маань болохоор бас дуулангийн хөтөлбөр болж явагдсан юм байна. За эндхийн бас нэг онцлог нь болохоор хүүхдүүд маань хог хаягдлыг байгаль дээлтэй байх үүднээс нь
гар урлал болгож бас бүтээл хийсэн байна. За тэгээ бүгдээрээс бүтээлийг харцгаая. За тэгэхээр хүүхдүүд маань болохоор одоо яг энд бас сая нөгөө өсгөлийн баяраар нь үлдсэн эсхийн цэрээр тэрийг ингэж хаяхын хооронд тэрийг гоё ингэж бүтээл болгож гар урлал хийж байгаа нь бас маш мундаг байна. За одоо харин бол хүүхдүүд маань 1-р ангиас ахуулаад бүгдээрээ морин хууртай танилцаж морин өөрийн хөгжмийг сурдаг байна. За одоо харин бол төгөлдөр өөрийн дугуулан дээр орж ирсэн байна. За тэгэхээр энд бол хүүхдүүд маань 1-р ангиас ахуулаад төгөлдөр уур дарж сураад за дээрээс нь одоо харагдж байгаа хард бол маш ийм олон төгөлдөр уур байна. Тэгээд хүүхд болгонд бас хүртээмжтэй маш олон төгөлдөр уураар хүүхдүүдийг маань бас одоо хичээлийн хэрэгслэр хангаж өгсөн байна. Манай хүүхдийн захирал бол бас энэ дэвжээ мэвжээг бол бас өөрөө яг мэрэгжлийн хүн учраас айгүй мундаг төвшөнд хийсэн байт юм. Одоо энэ дээр шийдвэрлэхэд одоо бас ямар ч хүн айгаад байхгүй. Ер нь даралтаас хамгаалсан юм байдаг бас Монгол байх иймэрхүү дэвжээ би ер нь баг хараагүй. Тэгэхээр бас энийг өшөө сайн нутагшуулж бас олон клубүүд ийм болоосай гэж үгсдээ. Одоо тэгэхээр энийг тайлбарлавал одоо эн чинь газраас жоон дээш нь хөндөй барьсан байна шүү дээ. Татамайга. Доотлолт нь одоо хайрцагтаад ингээд маш тийм гоё одоо Хүүл нэрээ энэ чинь хүүхдүүд ингээл уналт муулт хийж чинь дөргөлд авахгүй гоо шийдэж өгсөн ба шүү дээ. Юу найхан байхгүй. Тиймээс анх шинээр орж хүүхдүүд чинь унуулахаас хэр найдаг байхгүй. Би бас нэг багтаж удаад яваад суулж бас ливгүй шүү дээ. Тэ. За. Уналтаа зүвийгээс урцсан хүн байх нь яаж шийдүүлсэн байсан. Тэ шүү дээ. Гэмэл тараамахгүй. Хүүхд гоо зоригтой болоо. Тэгэж хэмжиж суралцсан ш цааш. Одоо цагтууд одоо хүүхдүүд чинь чөлөө цагаа янз бүрийн юм байж одоо нийгэмд чинь. Тэгэхэд энэ жодоо хүүхдүүд чинь ингээл гиснэ ядарсан ч гэсэн ингээл айгүй дуртай гүйж орж ирдэг байхгүй бүгдээрээ. За тэгэхээр бүгдээр энэ хүүхдүүдийн гайхалтай одоо ур чадваруудтай танилцлаа. За тэгэхээр 5 сарын 11 цагаас 15 цагийн хооронд Монгол Алдар сургуулийн маань одоо эцэг эхийн нээлттэй танилцах өдрөлгийн хөтөлбөр маань явагдах юм байна. Тэрүүгээр одоо энэ сургуулийг сонирхож байгаа хүүхдүүдэд эсвэлхийг хүсэж байгаа эцэг эхчүүд маань ирж энэ сургуультай өөрийн биеэр танилцах боломж нь олдож байгаа юм байна шүү. Та бүхэн бас ирж сонирхцоогоорой гэж хэлмээр байна.